яаж холбох вэ гэдэг асуудлыг голчлон үлдэн. За энэхийн тулд үндсэн хоёр ойлголтыг авахлаа. Эхнийх нь бол медицийн гэдэг нь өөрөө юу юм бэ? Монгол улсад медицины үйлчлэгээ ямар төвшөнд байгаа? Дараагийнх нь энэ үйлчлэгэнд яамны номлох хөрөмжийг яаж холбох юм? Холбосноор иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн туслан үйлчлэгийг ямар одоо дэлгэрэнүүдээр үзүүлэх юм бэ гэсэн энэ хоёр ойлголтуудыг авах зорилготой байгаа. За эхний ойлголт буюу медицин гэдэг нь юу юм бэ гэж товчоор нэг үйлбэрээр хэлэх юм бол төвөөс аслагдсан бүс нутагт зайнаас энгийн туслан үйлчлэгийг үзүүлэхийг хэлнэ гэж. За өөрөөр хэлэх юм бол мэдээлэл харилцаа холбооны технологийн тусламжтайгаар хөдөө орон байгаа элдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хүн амын одоо хүчийг онцлох, эмчлэх, үндсэн сэргийлэх, орон нутгийн эмч эмнэлгийн ажилтнуудад зориулсан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт эрдэм шинжилгээний ажлыг дэмжих үйлчилгээ юм аа гэж дэлгэрэнгээр тайлбарж болно. За энэ тодорхойлол бол 2007 онд эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тодорхойлол байна. Медицины үндсэн сүлжээ одоо Монгол улсад ямар төвшөнд байна вэ гэж үндсэндээ медицины үйлчилгээ нь бол дотор олон янз байгаа. Програм хангамжид суурилсан, техник хангамжид суурилсан гэсэн хоёр чиглэлээр явж байгаа. Дотроо бол туслан үйлчилгээний чиглэлүүдээр бас төлөвлөж явж байгаа. 2000 програм хангамж дээр суурилсан үйлчилгээнүүд бол 2005 оноос 10 жилийн өмнөөс янз бүрийн төлөвлөлтүүд хийж байгаа гэж байгаа. Хэрэгжээд 10 жилийн өмнө үзэж байна. Тоног төхөөрөмжөд суурилсан медицины үйлчилгээ бол эрүүл мэндийн хөгжлийн төвлөрөөр 2010 оноос эхлэн хэрэгжиж ирсэн байгаа. Анги нутгийн эцсийн эрүүл мэндийн байгууллагууд тоног төхөөрөмжийн хангалтыг бол 12 оноос хийж эхэлсэн. За дөрөвдөрөөс 5 он харж байгаа 12 онд Гоолта, Аранга, Дунд, Сүхбаатар гэсэн аймагуд орчин үеийн одоо дижитал хангалтын хөрөнгөийг суурилуулад 13, 14, 15 оны намуудад зөвхөн үзүүлсэн байдлаар суурилуулт хийгээд үндсэндээ 21 аймаг Улаанбаатар хотын төв хэмжээ тусгай мэргэжлийн төвүүд зарим дүүргийн төвүүдийг оролцуулаад 34 байгууллага хамгаалсан үндсэн зөвлөжтэй болсон. Тэгэхээр энэ хөлцөрсөн орон нутгаас хөлцөрсөн инженерүүд бол танай медицин зөвлөжтэй лидийн хамрагдсан гэдэг бас ойлголоо. Тэгээд медицин чиглэл нь бол сайн бид болсон дотроо эмнэлгүүдийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарат эмнэлгийн тэр өөр туслан үйлчлэгийг хариуцаад үйлдвэрлэж явдаг. Жишээлбэл улсын нэгдүгээр эмнэлгийн сан асуудлын үндэсний төв болон зөвхөн гинтлийн чиглэлээр халдварын төв болон халдварын чиглэлээр за ингээд үйлчлэгийг үзүүлээд энийг бол эрүүл мэндийн хөгжлийн төвдөр нэгдсэн байдлаар төлөвлөж үйл ажиллагааны зохицуулах байдлаар гэж явж байгаа. Аймаг орон нутгийн эмнэлгүүдтэй төв эмнэлгүүд маань медицинээр холбогдохдоо энэ хамгийн сүнс болсон зүйл нь бол интернетийн сүлжээ байгаа. Интернетийн сүлжээ бол төв эмнэлгүүд маань өдөр хутны интернеттэй болсон зарим сум орон нутаг сумдын түвшинд бол 200-300 шахуу сум бол интернетийн сүлжээнд холбогдсон юм байгаа. Энэ нь бол юу илэрхийлж өгнө вэ? Медицины үйлчилгээг Монгол улсад нийтээр одоо төгшүүлэх, ашиглах боломж бол бид үндсийн хувьд үлдсэн байна гэж байгаа. За интернетийн сүлжээ зураг дээрээс таахан харж байна. За энэ бол 13 оны байдлаар харуулсан зураг байгаа. Цэнхрээр тэмдэглэсэн аймагуд бол 2 мегабайт, Улаанаар тэмдэглэсэн 512-аас 1 мегабайтын сүлжээгээр холбогдож ажиллаж байгаа. За дараагийн медицийн дэлхийн тоног хөрөмжийг хэрхэн холбохлоор ярихын өмнө системийн ойлголтын талаар бас бодох зүйтэй. Яагаад системийг бодож байна вэ? Систем гэдэг нь өөрөө юу вэ гэхээр энэ зураг дээр үзүүлснээр бол аливаа одоо оролт өгөгдөл гэж ярьж байгаа тийм оролт мэдээллийг боловсруулаад нэг гарал болгож гаргаж байгаа энийг бол систем гэж ойлгож байгаа. Орчин ертөнцийн дээр бол ихэнх зүйл систем гэсэн үг хамаарат гэж явдаг.
жишээлх юм бол хүн байна. Хүн бол гаднаас ямар нэгэн мэдээлэл авч тэрийг оюун ухаандаа боловсруулаад буцаагаад бусадтай хуваалцах ч юм уу те. Магадгүй хоол чинь тэрийгээ одоо боловсруулж юм гэж юм. Ингээ орлох боловсруулах гаралт гэсэн урсгалаар явж байгаа энэ зүйлийг систем гэж нэрлэж байна. Энэ утгаараа эмнэлгийн тоног төхөөрөмж ч гэсэн систем, бидний эзний тоног төхөөрөмж ч гэсэн систем гэж ойлгож байна. Тэгэхээр энэ хоёр системүүдийн хооронд нь яаж холбох вэ гэдгээр анхаарал хандуулах ёстой. Бидний эзний сүлжээ тоног төхөөрөмжийг холбох юм бол тэр нь эмнэлгийн тоног төхөөрөмжөөс гарч байгаа тэр одоо дүр санчлагын мэдээлэл ч юм уу хүчний мэдээллийг гаргалтыг их мэдсийн төхөөрөмжийн орол болгож ашиглах ийм боломж байна уу гэдгийг судлах нь хамгийн гол ач холбогдол. Ингэснээр бол эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хүчний мэдээлэл ороод боловсруулагдаад эмчид очиж байгаа үр дүнг их мэдсийн төхөөрөмжийн орол болгож боловсруулаад ямар нэг алдагдaltaгүйгээр нарийн мэргэжлийн эмчд аваач зайнаас одоо үзүүлэх тэр боломжийг хийдэг. Систем орчлон сайн үзүүлсэн орол боловсруулах гарал тэгээд их холбоо гэсэн юм хүчтэйг явж байгаа. За эдмицийн төхөөрөмж бол бидний харуулсан дотор янз янзын төхөөрөмжүүд байгаа. Ихэвчлэн одоо энэ харагдж байгаа төхөөрөмжүүдийг хийж байгаа юм. Бид нэр хүчний одоо аншиг тодруулах зөвлөгөө хэмжээний хэрэгцээс болов цахим хурлын үйл ажиллагаанд ашиглаж байна. Энэний тоног төхөөрөмжийг эдмицийн одоо яаж холбох вэ гэхээр үндсэндээ сая дээр оролцох гаралтуудын хоорондын зохицуулж хийх зүйл нь бол ерөөсөө эдгээр залгууруулж байж байгаа стандарт залгуур. За сүүлийн үед энэний тоног төхөөрөмж нь аналогоос дижитал систем байлгыг шийдсэн. Тэрийг дагаад эдмицийн төхөөрөмж ч гэсэн дижитал хэлбэр шийдсэн. Дуу төрсийг бол дижитал форматаар дамжуулдаг юм болсон байгаа. Тэгэхээр энэ хоёр дижитал төхөөрөмжүүд системүүд маань эдгээр залгуур стандарт залгууруудын төхөөрөмжтэйгээр бие биенээ өөрсдийнхөө хөдөлгөөнийг дамжуулах боловсруулах юм боломжтой. За энэ хэрхэн дамжуулах вэ гэдгийг жишээ болгож үзүүлэхэд бол 11 аймгийн эцсийн тэр онцлогооны төв гэж байгуулагдсан байгаа. Эндээр бол орчин үеийн дижитал төхөөрөмжүүдийн бас олноор байлсан энэ төхөөрөмжүүдтэй бас бичлэн туршилт хийж үзсэн дээрээс олон төхөөрөмж байгаа учраас 3-аас 4 төхөөрөмж жишээ болгож үзүүлье. За жишээлбэл энэ хотод бүдүүн гэсэн дуун байна. Энэ бол хүчний мэдээллийг боловсруулаад эмчийн дэлгэцэн дээр харуулж байгаа урсгал нь бол за хажуугийн харагдж байгаа энэ хэсэг бол дурангийн маань процессорын хэсэг байна. Энэ харагдж байгаа DVI гэсэн залгуур бол энэ аппаратны хувьд бол гаралтын хэсэг нь болж байгаа. Эндээс эмчийн дэлгэцлүүгээ төрсийг дамжуулж байгаа таад нь болж байгаа. За энийг холбохын тулд бид нэр хоёр залгуур хэрэгтэй. Нэг нь бол DVI кабелийг саргалагч, нөгөөх нь бол DVI-ийг хоёр талаар DVI-тэй залгуур нь болно. Яаж холбох вэ гэхээр энэ гаралтыг эмчийн дэлгэцэн дээр очиж байгаа энэ процессорын гаралтыг бид нэр нэг дугаартай залгуурт өгснөөр процессороос гарч байгаа энэ дүрс маань энэ кабелээр дамжаад хоёр саргалах боломжийг олгож байгаа энэ кабель маань. За эхнийх нь бол бид нэр энэ кабелийг тусламжтайгаар залгаад эмчийнхээ дэлгэцэнд өгчин. Дараагийн кабелийг нь бол их мэдсийн төхөөрөмжийн маань оролтын хэсэглүүн ингээ холбоод өгч. Тийм бол процессороос гарч байгаа дүрс нь нэг хэсэг нь бол телевизийн төхөөрөмж дээр очиод нөгөөх нь эмчийнхээ дэлгэц дээр очиж энэ хоёр дүрс нь бол чанарын ялгаагүйгээр телевизийн төхөөрөмжөөр дамжаад эмчид харагдах юм боломжтой. Ингэснээрээ зайнаас өчтний одоо мэдээллийг шууд газар дээр нь үзэж байгаа юм шиг байдлаар алдагдaltaгүйгээр харж онцлох юм боломж бол бүрдсэн. За үр дүн нь бол энэ байж эмчийн дэлгэцэн дээр энэ дүрс гарч төхөөрөмж маань өөрөө бас ингээд нэлээд дэлгэц залах боломжтой. Энэ хоёр дүрс бол чанарын ялгаагүй. Энэ нь бол цаанаас ингээд орон нутаг оролцоод орон нутгийн эмчнэр төвийн эмчнэр энэ дүрсийг харах зөвлөгөө хийх боломж байна. Үр дүн гэж гарч байна. Хоёр дахь нь бол компьютер томографи аппарат байна. Энэ аппарат болохоор замун ялгаагүй сая хоёр залгуур хэрэг болж DVI саргалагч, DVI залгуур. За хоболтын
томографи аппаратын өөрөө нөгөө хажуудад авах компьютер процессортэй байдаг тийм хэмжээний стейж байдаг. Тэр процессороос бидний энэ залгуураа яг саяны зарчмаар салаалаад ингээ явах боломжтой. Энэ процессор нь бол телевизийн төхөөрөмжийн процессор байгаа. Төхөөрөмжийн процессор нь өөрөө зөвхөн ийм төхөөрөмж байх чадаагүй. Хамгийн гол нь бол тэр анх гаралтын холбоотууд нь бол стандарт байх хэрэгтэй. Дижитал дүрсийг дамжуулах боломжтой. Тийм тохиолдолд төхөөрөмжтэй заавал төхөөрөмж гэсэн дутуу хүчил бол байхгүй. За томографийн дүрсийг бол яг энэ чинь дэлгэцэн дээр харж байгаа байдлаар бол ингэж дамжуулж харах боломжтой байна. Эндээсээ онцлог боломжтой. За гурав дахь нь тархины судасны доктор график чинь. За энэ бол бүр энгийн аппарат байна. Жишээлбэл гарлтын процесс, гарлтын залгуур нь бол ерөөсөө нэг л кабелээр холбогдоод энэ төхөөрөмжлөөгөө гаргах боломжтой. Тохиолдолд бензин дэлгэц шаардлагагүй гэсэн үг. Үр дүн нь бол ийм байдлаар харж байна. За энэ аппарат нь өөрөө хажуутай нэг процессорын орнын дагах ноутбуктэй гэдэг. Энэ ноутбук дээр байгаа дүрс бол энэ адилхан телевизийн төхөөрөмжлүүд амжаад энэ хүлээж авах онцлог юм боломжтой. За дараа нь шүдний аппарат гэж хэлдэг. Шүдний эрхлэлийн аппарат юм дээ. За энэ аппарат нь хажуудад анхдаад бас процессортой ирж байгаа. Муу ялгаагүй нэг залгуурыг ашиглах нь бол VGA салаалагч үү те. Энгийн компьютерт ашигладаг салаалагч үү. Нэгийг нь бол салаалаад энийг бол процессорт өгөөд энэ хэсгийг нь бол телевизийн төхөөрөмжлөг нөгөө хэсгийг хэмжээгээр өгчих боломжтой. За хотцны дараах үр дүн нь бол энэ тарих чинь те. За энэ дээр бол шүдийг нэгэн хараад явах боломжтой. За хамгийн түгээмэл хэрэглэгдэх нь бол EFA аппарат гэж байна. EFA аппарат бас мөн нэг залгуураар DVI одоо VGA хөрвүүлдэг дүрсний нэг л кабелийг болох юм байна. Энэ тохиолдолд доор бол үр дүнгийн холбогдсон байдлаар харуулж хэмжээний хэлсэн дээр дүрс телевизийн төхөөрөмжтэй дүрстэй болох чанарын албан ярьсан байгаа гэж. За сүүлийн үед энэ EFA аппарат зөөврийн байдалтай бас жижигхэн аппаратууд бас өндөр гарсан байгаа тийм. За ийм боломжууд бол байна. Тэгээд одоо бид нар юу боломж өгөх вэ? Энгийн хоног төхөөрөмж маань зарим нь зөөж болохгүй бас том аврал хэмжээтэй томографи аппаратаас авах том байдаг. Тэгээд бид нэр аппаратаа зөөж ашиглах биш телевизийн төхөөрөмж айлбах зөөврийн байдал шийдвэрж одоо хөгжүүлэх шаардлага бас тулгуурлаж байна л да. За энэ төхөөрөмж бол яг зөөхгүйгээр бодлын өрөөнд хэрэглэдэг төхөөрөмж байна. Тэгээд жишээлбэл томографи аппаратын хүчнийг яг яалтаа дуудлага орж ирэх үзүүлэх юм бол төхөөрөмжөөс авах аваад зөөж явах хэрэгцээ гардаг. Тэгэхгүйгээр зөөврийн байдлаар шийдчих юм бол илүү амар боломжтой байна. Одоо яг бодит амьдрал дээр яаж юм гэвэл орон нутгаас дуудлагын ийм хүчин зөвлөгөө авах гэж дуудлага хийж байгаа. Тэрийг бол зөвлөгөө өгөх инженер нь бэлдээд энэ за хүчний мэдээллийг явуулаад гэдэг. Явуулсан гэдэг шинжилгээний хариугийн хааны мэйл хаягаар солилцдог юм бид нартай. За мэйлээр явуулчлаа үзээч шинжилгээний хариуг олж ирэх юу хийх хэрэгтэй вэ? Энэ нөгөө юм чинь тэр мэйлийг нь явуулахаас ахуудаа хүлээж аваад тэрэн дээр дүгнэлт хийгээд буцаагаад холбогдоод үнэлэх бол маш их цаг хугацаа авч байгаа. Энэ төхөөрөмжөө ашиглаад зөвлөгөө өгөөд явах хэрэг бас очиж бодогдолтой. 2013 онд Ирүүл мэндийн спортын Ирүүл мэндийн сайдын тушаалаар бас энэ телевизийн үйл ажиллагааг зохицуулах журмыг бол батлуулж байгаа гэсэн байна. Тэр дээр бол өвчтний зөвлөгөө өгөхдөө энэ төхөөрөмжүүдийг ашиглах гэдгийг тусгаад өгсөн мөртлөө яг бодит амьдралд тэнийг нэлээд олж чадахгүй байна. Шалтгаан сая миний дурдсан аппаратуудын зөвхөн биш байгаа учраас үйлдэлтэй үнэл цаг алдаад удмаар эмчнэр нь тухайн өвчтөнд очиж зөвлөгөө өгөхөөс бас дургуутдаг. Бид нь болохоор нөгөө одоо юу хүсэж байгаа нөгөө эмчнэр ухаалаг төхөөрөмж хөгжөөд байгаа гар утснууд хөгжөөд байгаа учраас таблет iPad ч юм уу тийм ухаалаг төхөөрөмжтэй суурилсан телевизийн шаардж тийм завгүй хагалгаатай ч юм уу завгүй
байж байгаа юм чиг зөвлөгөө өгөөж яалтаа дуулахыг хэлээгүй. Энэ хэлбэрийн төхөөрөмж байгаа өөрөөр өгж очиж зөвлөгөө өгдөг. Тийм бол цаг их хаадаг. Тэрнээс бас хэмжнээр ерөнхийдөө татгалзаж хэлж байгаа. Тэгээд технологи маань бид нэр 12 оноос эхлээд 4-5 жилийн хугацаанд ийм суурилуулаад эхэлдэг. 4-5 жилийн дараа өөр технологи гараад эхэлж байгаа юм чинь маань ч гэсэн өөр зүйлийг хүсэж ирсэн байж байгаа. Тэгээд эндээс болон тав ямар санааг авах хэрэгтэй вэ гэхэд Монгол бас ингээд яг 100% шаардлага нийцэхгүй байгаа ч гэсэн ингэж дамжуулах боломжууд байгаа шүү гэдэг хамгийн гол найдах хэрэгтэй. Тэгээд энэ төхөөрөмжийг ашиглаад одоо онцлогоо хийж болж байгаа юм уу болж байгаа, өчтөн зөвлөгөө өгч болж байгаа юм уу болж байгаа хамгийн гол нь зохицуулалтын асуудал шаардлагатай байгаа. Хөрөг санхүүгийн боломжтой болов илүү одоо зөвөрийн байдал руу паблик төхөөрөмж чиглэсэн байдал руу хөгжүүлэх ийм шаардлагууд байгаа. Орон болоод нийтийн эмнэлгээр бизнесийн асуудалд хариуцсан инженерүүд нь бас танилцсан байгаа. Магадгүй та бүхний талаар мэдээлэл сонсчод дараа нь яг тэр хүмүүсээ олдож ажиллах ч юм уу тийм хамтарч ажиллахын болон нөхцөлүүд бас үүсэхийг үүсэхгүй. Тэр үднээсээ энэ мэдээлэл та бүхэн бас хэрэг болох багч. Ингэж бодож байна. Тэгээд энгийн хамт төхөөрөмжийг техникийн сүлжээнд холбож ашиглах нь бол өвчтөн зайнаас зөвлөгөө өгөх, онц тодруулах ингэснээрээ бол эдийн засгийн үнэхээр ач холбогдолтой байгаа. За мөн цаашлаа цаг хугацаа хэмнэх өвчтний эрүүл мэндийн төвийн шуурхаар одоо хамгаалах эрүүл мэндийн төслийн зөвлөлийн шин технологи шуурхах бас үнэхээр ач холбогдолтой байгаа. Тэгэхээр та бүхэн энгийн хамт төхөөрөмжийг аюулгүй ажиллагааг нь хангах, хэвийн ажиллагааг нь хангах, засвар үйлчлэгээр хийлээс гадна бас арай өөр төрөлөөр ашиглах нь бас дараагийн одоо байгууллага дээр ажиллахдаа бас өөрсдөө хөнгөлөгийг бас оруулаасаа гэж хүсэж байна. Өвчтний онцлогоонд газар дээр үзүүлэхээс гадна хол байгаа хүмүүс энгийн хамт төхөөрөмжийг ашиглаж тэр зөвлөгөө өгөх нь мэдээллийн яаж дамжуулах вэ гэдэг аавах нь бас тусламж бас хэрэгтэй байгаа. Энэ дээр мэдээлэл технологийн инженертэй бас мэдээж ажиллахыг таах юм байж байна. Тэгээд анхаарал тавьж яваад баярлалаа. Асуулт